2022 оны үед ямар байдалтай байсан гэхээр нийтийн тээвэр бол нэгдүгээр хөдөлгөөн байхгүй болсон, хоёрдугаарт ажил хүчинг болсон байсан. Нямбатар дарга гарч ирээд одоо хөдөлгөөнийг бол улсаас төсвөр 800 автобус хаагчилээ. Нөгөө жолоочны залингийн чинь $1000 буюу 3,500,000 өргөж өглөө. Энээс үүдээд бол одоо нийтийн тээврийн салбар бол ямар ч байсан ажил хүчнээр бүрэн хангагдсан. Ерөн цаашдаа хөгжиж явах боломж нь бүрдсэн. Яагаад гэвэл автотээврийн хуулинд өөрчлөлт ороод нийтийн тээврийн хөгжлийн парк шинжилгээ сан байгуулсан. Сангаа бол мөнгөжүүлж эхэлсэн энэ оноос эхлээд. За ингээ байж л сая нийтийн тээврийн салбарт KPI систем нэвтрүүлэх гэж байгаа юм шиг байна. За энэ бол нийтийн тээврийн салбарт нэвтрэхийг бол зүйтэй гэж дэмжиж байгаа. Ганцхан өнөөдрийн манай нийтийн тээврийн үйл ажиллагааны байгаа байдал дээр бол энийг одоо ингээ шууд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна. За энэ дээр ганц хоёр жишээ хэлье гэж бодож байна. Систем нэвтэрчүүл хүртээмж сайжирна гэж байна. Гэтэл бидний машин цагийн зардлаар санхүүжилтийг тогтолцоонд орсноор хүртээмж нэмэгдсэн байхгүй юу? Хэрвээ энүүнд оруулаад явах юм бол харин хүртээмж буурч магадгүй. Одоо манай нийтийн тээвэр өгч байгаа даалгаварт цагийн хурд 18 орчим км цагаар тооцоод байгаа байхгүй юу? Гэтэл бодит амьдрал дээр эн чинь 12 муу 13 км-ийн хурдтай явж штэ. Километр цагийн дундаж хурд. Тий, дундаж хурд. Тэгэхээр чинь энд зөрөөгөр яаж энэ КРВ-г шилжүүлээд оруулах юм бэ? Тэрнээс чинь болоод нөгөө 90-70%, 60% гараад байгаа чинь нөгөө хурдаа гүцэхгүй байгаа учраас тийм тохиолдол гараад байгаа байхгүй. Гэтэл энийгээ болоод байгаа юм шиг энэгээр дүгэн чинь айл гээд. Ингээд танилцуулаад байгаа асуудал нь өөрөө доголдолтой байгаа. KPI гэж яг англиар нэлээд байгаа монголоор гүйцэтгэл дээр суурилсан шалгуур үзүүлэлт гэж орчуулж байгаа. Энийг дундад цагийн нормтив 18 км-ээр буруу өгж байгаа гэдэг 12-оос 13 байна гэвэл хэмжээ авчдаг. Улаанбаатар төмөр замд туслах машинч ажлыг 4 жил хийсэн. Жолооч нарын асуудлыг бол ойлгоно. Улаанбаатар төмөр замын зардлын 50-аас 70% түлш үйдэг. Зүтгүүрээ сайхан цэвэрлээд, цагт нь хөдөлгөөн зогсоод, эвдэрлэгөө яваад түшээ нормынхон дагуу хэмжиж чадах юм бол тухайн замын дараагийн тушаалаар 30% нэмэлт цалин өгдөг байлаа шүү дээ. Сайн хийж байгаа хүмүүсээ бид нар сайн байна гэж илүү урамшуул өгөөд муу хийж байгаа хүний энээсээ болоод та муу гэдэг байна. Энэ үйлчилгээнээс бол бизнес унаад байна гэж ингэ хэмжигдэж хүн өөрөө тэрийг ойлгож харснараа энэ зах зээлийн зарчим дээр ажил үйлчлэгээ сайжирдаг. 8 автобус оцын төлөөл захирал ирсэн баг шиг байна те. Тантай нийлээд 9 те. За энэ 9 захирал 9-өлөө өөр ажиллаж байгаа. Яг үнэ гэл. Зарим нь илүү сэтгэл гаргаад 10 автобусны жолооч явахад өөр ажилтдаг. Тэгэхээр энэ өөрөө энэ хэмжигдэхгүй байна гэдэг тэр хүмүүсийг хүлдэг хүний сэтгэлийг. Одоо ажлын байран дээр чинь тийм шүү дээ. Ажил нэг 2-3 өдөр шөнөгүй сууж хийгээл идэг, 2-3 зүгтаагаал худлаа хийгээд явдаг. Захирлын ижилхэн цалин өгөөд ивэл өдөр шөнөгүй сайн хийгээд байгаа ажлын хүмүүс ч урамгүй өгдөг үстэй. Тэгэхээр бид нар өнөөдөр менежмент хийж байгаа юмс. Тэгэхээр бид нар бол тэрийг олж хараад зөв тогтолцоог нэвтрүүлснээр нэрээ тэр сайн ажиллаж байгаа урам гიშгийг хүртээд явж идэг. Тэр муу ажиллаж байгаануудын хэмжээгээр тэрийг ойлгож идэг. Ингэх гэж менежмент хийх гэж л удирдлагууд байдаг гэж би ойлгодог. Тэгэхээр KPI гэдэг бол өөрөө энлүүл орох гэж байгаа. Тэгэхээр тэр доторх юмнуудыг бол дамжин сүрэн захирал хэдүүлээ яриад өөрчилж болно. Нэг автобусаас дээр том одоо салбарын асуудал учраас одоо туршилтыг хийж үзье. Тэгээд энэ үнэхээр хэрэгжиж болж өгөх шалтгаагаар хэрэгжүүлъя л гэдэг л ийм санал